За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдөр MVR Live компанид бүртгэл үүсгэх тухай мэдээлэл хүргье. За бүртгэл үүсгэхэд хэд хэдэн анхаарах зүйл байгаа. Тэрийг хэдүүлээ. Одоо мэдээд авнаа гэсэн. За эхлээд аккаунтаараа нэвтрье. За би бол өөрийнхөө аккаунтаар нэвтэрч байна те. Та ч гэсэн өөрийнхөө аккаунтаар нэвтрэх ёстой. За аккаунтаар нэвтэрсний дараа яах вэ гэхээр энэ дээр My Website гэсэн одоо нэг ийм цэнхэр баатан үүссэн байна. Доор та бүхэн харж байгаа бох те. Цэнхэр баатан дээр дарахаар миний бүртгэл үүсгэх линк үүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол mvrlive.com төвшин жаргал TG гэсэн энэ линкээр хүн бүртгүүлэх юм бол тийм үү? Хүн бүртгүүлвэл миний урилтын хүн болно гэсэн байна шүү дээ. Энэ тохиолдолд яг үгээр join now гэдгийг дарна. Энэ линкээ би хуулаад бусад руу чатаараа явуулчихна гэсэн байна шүү дээ. Join now гэдгийг дарлаа. Ингээд бүртгэл үүсэх эхний процесс эхэлж байна гэдээ ойлгочихно. Окей. За ингээд явъя. За бүртгэл үүсгэхэд таны хувийн мэдээлэл болон картын мэдээлэл зайлшгүй хэрэгтэй. Карт маань давхар олон улсын эрхтэй пин код юм уу альсвал одоо утсанд чинь мэйлэнд чинь гэсэн 3 хувилбараар мэдээлэл ирдэг байж байгаа. За ингээд бүртгэл үүсгэх join now тавчийг дарснаар бидний яаж энэ одоо цонх нэгдэж чинь энэ дээр юу гэж байна? Your sponsors түвшин жаргал гэж байна те. Тэгэхээр энийг маш сайн харна шүү. Нэг ийм тохиолдол гарсан. Нэг хүнийг бүртгэж, хоёр хүнийг зэрэг бүртгэхгүй юм байна шир. Тэгэнгүүтээ нэг хүнийг бүртгэжээ дараагийн хүнээ бүртгэхдээ шууд join now гэдээ дарсан чинь эхний нөгөө шинэ бүртгэгдсэн хүн дараагийнхын хүнийг өрсөн болоод ингээ ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр та бүртгэл хийж байгаа бол энэ нэрийг маш сайн анхаараад зөв байна уу, буруу байна уу гэдгийг харна гэсэн. За ингээд эхний хэсэг ингээд чагтлагдсан байдаг учраас click here гэж цааш нь үргэлжлэе. Хоёр дахьын дарна. Ингээд гурав дахьын дарна. Ингээ гурвуулангийн чагтлсныхаа дараа continue enroll-ын мэдээлэл оруулж эхэлнэ гэсэн. За ингээд нэрээ бичнэ тийм үү? За би өөрийнхөө нэрээ биччихье. За төвшин жаргал гэдэг нэрээ бичлээ. Энэ дээр овгоо бичнэ. Төр амглан. Англи үсгээр бичнэ шүү заавал за. За тэгээд одоо яг энэ дээр нэг юм хэлээд өгчээ. Жишээ нь энэ бол Америкийн талбайтай байж штэ. Зарим хүмүүсийг бол шууд монголоор гараад ирж байгаа. Америкийн талбайтай болохоор энэ CNN гэдэг нэг ийм CCN гэдэг дугаар нэхэд байгааз. Тэгэхээр энэ бол Америкт бүртгэгдэх гээд байна гэсэн үг байхгүй нэгсэн. Тэгэхээр country гэсэн энэ доотлын хэсгийг хэрвээ таних Америкийн талбайтай гарч ирж ивэл Монгол болгож өөрчлөн гэсэн үг. За Монгол болгонход яасан? Нөгөө нэг CCN гэсэн код нэгдүгээр дадлага болчлоо. Хоёрдугаарт нь утасны дугаарын урталд Монголын талбай гараад ирлээ тийм. За энэ дээр төрсөн он сар өдрөө хийж өгнө. Сар өдөр он гэд ингээ хийгээд өгчнө. За энэ дээр утасны дугаараа бичиж дахиад утасны дугаараа давтан бичнэ. За тэгэнгүүтээ доотлын хэсэг дээр мэйл хаяг бичиж. За мэйл хаягийг бол copy доод дараагийн мэйл хаягийн дээр шууд хуулаад тавьчихарай. За одоо энэ дээр яаж юм? Миний мэйл хаяг энэ компанид хэдийнэ бүртгэгдсэн учраас гээд алдаа зааж байна. Тэгэхээр би өөр мэйл хаяг ингэ биччихвэл болчихно гэсэн үг тийм. За дараагийн мэйл хаяг өөр байна. За мэйл хаяг зөв байх нь их учиртай шүү. Яг гэвэл дараадаа e-wallet нээл гэж орлого мөнгөө өөрөө татаж авах те энэ болгон дээр таны мэйл хаяг ашиглагдана гэсэн үг байна ш. Танд руу мэйл очиж байгаа гэсэн. За тэгээ хаягаа хаан дүүрэг 17 дугаар хороо 109-ийн 16 тоот. За энэ мэтчлэн ингээ хаягаа биччихнэ. За тэгээд Улаанбаатар. За хотоо бичлээ. Zip code гэдэг нэг зүйл гараад ирж байгаа. Тэгэхээр Google дээрээс zip code хайнаа хэвэл. Google руу ороод zip code Улаанбаатар юм уу Монголиа те. Монголиа гэдэг ингээ хайчна. За харилцан холбооны энэ zip code-ийн сайт гараад ирэхээр энэ хоёрдугаар хэсгүй шуудангийн нэгдсэн код дотроос zip code гарчна. За би бол Улаанбаатар шүү дээ. Улаанбаатар аль дүүрэг вүлээ хаан ул дүүрэг те. Тэгэхээр эндээсээ харж байгаад би олоод биччихнэ гэсэн. За Баянгол дүүрэг Чингэлтэй хаан бол 17 мянга юм байна те. За ядаж одоо энэ zip code бол зөв бичсэн байх хэрэгтэй шүү манайхаа. За миний бүртгэл энэ чи явж байгаа 17 мянга. За ингээд таны хувийн мэдээллийн хэсэг дуусж байгаа. Дараагийн мэдээлэл дээр би эхлээд линкээ үүсгэнэ. Минийхээ үлээ төвшин жаргал TG гэж хэлсэн. Та хүн рүү явуулах линкээ үүсгэж байгаа учраас болж игэл товчхон ойлгомжтой байх хэрэгтэй. Тийм үү? За Бата гэд ингээд оруулангууд Бата бол зөвшөөрөгдөж гин гэсэн үг. Хэрвээ зөвшөөрөхгүй Бата гэдэг линкийг урд нь хүн авчихсан байна гэвэл улаан бичиг гарч ирнэ. Аваг байгаа учраас зөвшөөрөгдөж байна, тийм үү?
За хэрвээ авцсан байвал яг бата 01 гээд миний линк шүү гэд хүнд хэлэхэд хүртэл энэ амархан байж хэвээр. Би бол төвшин жаргал TG гээд жоохон буруу сонгогдсон байх шиг байна. Ер нь бол төвшин жаргал гэсэн байвал арай илүү шулуухан байсан байна. Тэ. Гэхдээ энийг бол өөрчлөөд хэрэггүй учраас та эхнээсээ зөв бодолцоод хийчихнэ гэсэн. За пассвортыг одоогор бол би багийнхандаа за ийм пассворд үүсгэж өгöd байгаа. Та үүсгэснийхаа дараа даруйхан өөрөө бас сольж болно, солихгүй ч байж болно гэсэн. За ингээд линкээ үүсгэчлээ, нууц код оруулчлаа. Энэ нууц код бол та линкээрээ нэвтрэхэд хэрэг болох учраас мартаж болохгүй юм код байх хэрэгтэй гэсэн. За ингээд дараа нь виза картны мэдээлэл бөглөнө. Виза картн дээр нэр ихэвчлэн том ус хэрэгжигдсэн байдаг гэдгийг анхаараарай. Яг адилхан бичиж шүү. За төвшин жаргал. За тэгээд зарим виза картн дээр төвшин жаргал цэг Т гэсэн байгаа. Миний овгийг. Зарим виза картн дээр төвшин жаргал төр хамгаалан гэсэн байгаа. Хэрвээ Т гэсэн байх юм бол энэ цэг мэг ерөөсөө хэрэггүй. Төвшин жаргал гэдгийг бичээд Т үсгийн арталт нь бичгэд л ерөөсөө болоо шүү. А хэрвээ бүтэн нэрээрээ байвал төр хамгаалан гэдэг. Одоо бүтэн нэрээр биччихнэ гэсэн үг. Окей. За картны хувьд анхаарах нэг зүйл байна. Visa card, Mastercard, American Express, GCB гэсэн 4 картыг л дэмжинэ. А манайхан ямар алдаа гарч ийн вэ гэхээр UnionPay ашиглах гэдэг. UnionPay бол хятадын дотоодын зах зээл төв банкны одоо гүйлгээний програмыг дэмждэг карт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юаның гүйлгээ мүлгээнд илүү их ашиглагдана. Америкт бол ерөөсөө ашиглагддаггүй ийм карт байгаа. Тийм учраас та Visa карт юм уу, Master, American Express, GBC-ийн аль нэгийг сонгох хэрэгтэй болно гэсэн үг тийм үү. За ингээд би бол Visa карт хэрэглэдэг. За дараагийн хэсэг дээр Visa картныхаа дуусах хугацааг тавьж өгнө. Таны картн дээр мэдээлэл нь байж байгаа. Хэрвээ танд биетэй виза карт байхгүй, тэр маань байсан ч гэсэн олон улсын гүйлгээний ирэхгүй бол хаан банк болон бусад банкныхаа аппликейшнээр ороод виртуал виза карт нь ичдэг шүү. За тэгээ картны 16 оронтой дугаараа энд орж ирэх ёстой. За ингээд дараа нь картны арталт CVV код гэжтэй байдаг те. Тэр кодыг одоо бол бас оруулж өгнө гэсэн үг. За энэ бол яг нь хуурамч виза картны зүгээр хамаагүй дугаар хийчих. 16 байвал ингээд болчихно гэсэн үг шүү. За дутуу орвол улаагаад байна. За ингээд CVV код 1 2 3 гэж хийгээд CVV кодоо зөв хийчихнэ. Энэ купон код гэдгийг хоосон орхиж болно шүү манайха. Хоос орхичороо зэ. Тэгээд би робот биш гэдгийг чагтлнаа. За тэгээд join now гэдгийг дарна. Би бол одоо хуурамч бүртгэл учраас дарахгүй үлдээлээ. Join now гэдгийг дарангуудаа та ямар ч байсан нэг 5 секунд хүлээн шүү зэ. Энэ хэсэг чинь гарч ирээд энэ дээр нэг юм эргэлдээд эхэлдэг. Тэгэх юм бол хүлээгээд байж гэнэ гэсэн. Тэгэнгүүт виза картныхаа нууцлалын кодыг оруулах мэдээлэл гараад ирнэ. За тэрэн дээр 3 янз гэдэг шүү. Нэг хэсэг нь утасны дугаараар код очдог. За та яаж одоо банкн дээр гэрээгээ байгуулахдаа яаж баталгаажуулах вэ гэдгээ сонгосноос болоод утсан дээр чинь код очно. Яаралтай 1 минутын дотор багтаж утсан дээр ирсэн кодоо оруулаад тэгээд ок дарахад таны бүртгэл баталгаажна. Хоёр дахь нь имэйл хаягаар чинь ирнэ. Энэ одоо энэ чи гарч ирэх дөрвөлжин цонх гэдэг байгаа шүү дээ. Тэрэн дээр имэйл хаягны чи эхний 3 үсэг сүүлийн 3 үсэг байж ивэл танд имэйлээр код очижээ гэдээ ойлгочихно шүү дээ. Утасны чинь эхний 3 дугаар сүүлийн 3 дугаар байж байгаа юм бол танд утсаар чинь код очиж гинэ гэдээ ойлгочихно. Харин e-pin код, promet код гэдэг юм уу нэг янз бүрийн нэрээр гарч ирээд код нэхэд байх юм бол та нөгөө виза картныхаа e-pin код гэдэг чинь цахимаас юм худалдаж авах пин код шүү дээ. Манайхан ATM-ийн пин кодтой андуураад идэг. Бэлэн мөнгөөр ATM-ээс авах гэж бол та нэг пин кодтой, цахимаар худалдаж авах гэж бол дахиад нэг пин кодтой байдаг. Хэрвээ та виза карт чи e-pin код хийгээгүй гэж үзвэл мөн хаан банкныхаа аппликейшн руу ороод карт CC-г сонгоод картын дотроос e-pin код гэдгийг сонгоод 2 удаа оруулж өгснөөр e-pin кодтой болчих боломжтой. За ингээд join now гэхэд бүртгэл үүснэ. Бүртгэл үүсгэсний одоо баталгаатай боллоо гэдгийг яаж харах вэ гэхээр шууд шинэ хүмүүний чинь аккаунт руу нэвтэрч ороод 3-7 хоногийн цонх нээгдэнэ. Төргөн бонус авах 3-7 хоногийн цонх нээгдвэл одоо энэ хүн маань бүртгэлчихжээ гэдэг ингээд ойлгочихно шүү дээ. Окей. За ингээд бүгднгийнхэн бүртгэлийн ажилд нь амжилт хүсье. Түр баяртай.